Түүнчлэн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуудлыг иргэдийн 80% дэмжсэн байгаа юм а. Үүнээс гадна сумын засаг даргаыг улс төрийн намууд нэр дэвшүүлж олох болсон намын арга барилхан хурал төлөөлөх шийдвэрийг болиулж иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох саналыг 91.8% дэмжижээ. Аймгийн засаг даргаыг ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгч сонгодог баг саналыг иргэдийн олонх нь мөн дэмжиж байгаа юм. Улсын хурлын гишүүний 25% нь гарын үсэг зурж ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хилэлцдэг одоогийн тогтолцоог халж 51% болгон өөрчлөлт засгийн газрыг доктортой байлгах асуудлыг хангах саналыг 71% зөв гэж үзжээ. Мөн түнчлэн засгийн газрын гишүүнийг улсын хурал томилдог, улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу. Тиймээс ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болох өөрчлөх саналыг иргэдийн 54% дэмжсэн байна. Мөн 3-4 сайданд улсын хурлын гишүүн байх давхар дийлэх цөөлөх асуудлыг 76% зөв гэж үзсэн талаар өнөөдөр ардчилсан намын бүлгийн хуралдаан дээр тус тайлгналаа. Ардчилсан намын бүлэг одоо улсын хурлын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр одоо яг үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдэд нэг бүрчлэн бичээд одоо ард иргэдээс зэрэг одоо санал асуулгыг явуулах нь одоо зүйтэй юм а гэсэн ийм саналыг ярилцж байна. Өөрөөр хэлбэл нэгэнтээ сонгуул ирэхэд одоо зардал мөнгө гарч байгаа учраас тусдаа зардал ард нийтийн санал асуулга гэж одоо зардал мөнгө гарахгүйгээр нэг ирсэн дээр нь сонгуулийн хуудсан дээр эхлээд саналаа аваад доор нь яг одоо ийм зүйл залтуудаар одоо та ямар саналтай байна вэ гэдгийг авах нь илүү одоо бас шудраг юм а. Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67% зөв гэж үзсэн талаараа мэдээлсэн байна. Мөн түүнчлэн шүүх прокурорын үйл ажиллагааг зөвхөн ерөнхийлөгчөөс хамааралтай байгааг өөрчилж, улсын хурал засгийн газрын оролцоог нэмэгдүүлж бие даасан байдлыг нь хангах хэрэгтэй гэдэг саналыг иргэдийн 63% дэмжсэн талаар өнөөдөр ардчилсан намын бүлэг ярилцаж байгаа юм а. Ардчилсан намын бүлэг одоо улсын хурлын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр үндсэн хуульд орох өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцаж эхлээд байгаа талаараа дуулглаа. Нийгэд иргэд сонгуулиа өгөхгүй зардал гаргаад ирж байгаа учраас ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргалгүй ингэж шийдэж болно гэдгийг ардчилсан намынхан хэлж мөн үзэж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээлэл.